Сайн бацгаана уу? Налагчуудаа хайрдаггүй. Мэндчилгээ хүргэлтийн хамт олон маань ээлжид захиалга уламжлахаар Эрдмийн их хургуу болсон 109 дугаар сургууль дээр хүрэлцэн ирээд байна. Инхрээ бяцхан үрсийн минь Эрдмийн аянд мордуулсан энгүй очид Гүлзат багштай баярлалаа хэмээн 3-2 ангийн хөөрхөн бяцхан шавнараас нийлгээсэн мэндчилгээг хамтдаа уламжлацгаая. Налагчуудаа хайрдаггүй. Мэндчилгээ хүргэлтийн хамт олон маань ээлжид захиалгын эзэн болсон Инхрээ бяцхан хөөрхөн хүүхдүүдийн багш болсон 3-2 ангийн багш Гүлзат багшийг зорин хүрэлцэн ирээд байна. За юуны өмнө эрхэм багш танд дэлхийн багш нарын 30, Монголын багш нарын 58 дахь өдрийн баярын мэндийг хөөрхөн бяцхан шав нарын алга ташилтайгаар хүргэж байна. Баярын мэнд хүргэе өгшөө. Монголын манаас өнцөг болон бүрдэх мянган багш нар яг энэ цаг мөчид баяраа тэмдэглэж байгаа. Тэгээд та манаас сайхан баярлж байна уу? Сайхан баярлж. Тагшаа тэгээд бичлэгийнхаа эхэнд бас бид тантай товцгоон танилцсан зүйтэй болов гэж бодож байна. Та минь боловсролын салбарт хэддэх жилдээ ажиллаж байгаа. За тэгээд 3-2 анги таны хэддэх дааж авч байгаа анги вэ? Би боловсролын салбарт өмнө ажиллаад 18 дахь жилдээ ажиллаж байгаа. За манай анги маань ерөнхийдөө бол миний албан ёсоор тааж авсан 3 дахь анги байна. Бид манай хамт олон болвол хүмүүсийн хүсэлт за тэгээд бас талархлыг уламжилдаг учиртай хөөрхөн бяцхан шавнар болоод хүндэтгэл үзүүлэхийг хүссэн маш олон эцэг эхчүүд энэ цаг мөчид намайг тань руу илгээсэн байна. Оройд дээдлэн ардын багш таны ойд шингээсэн баатар сүрийг бид магтан дуулъя. Олон ээжийн аавын охид хөвгүүдийн оюуны мэлмиг гэрэлтүүлэх онцгой төрсэн багш мэрэгчлийтэй өмнө мэхийн яслаж хүндэтгэл үзүүлж байна багшаа. Амьд бурхан байдаг гэвэл тэр нь багш минь та билээ. Ариун мутраас нь хишиг хөрцсөн азтай хүмүүс гэдэг нь бид билээ. Эрхэм хайртай багш танда баярын мэндийг хүргэе. Бидний бяцхан үрсийг Эрдмийн их аянд мордуулж өгсөнд баярлалаа хэмээн эцэг эхчүүд болоод шав нарын зүгээс илгээсэн маш гоё мэндчилгээг энэ цэцгийн баглагаар танд уламжилж байна. Баярын мэнд хүргэе. Үцэг барьсан төрхөн гарт минь үг холбох аргыг заасан. Гүлзат багшаа 10 хаврыг үдэж алдсан намартайгаа учран зодгодог. Аав ээжийн жаахан үрсийг угтан авч амьдралын их далайд хөтөлдөг. Багш хүн тэр дундаа багангийн багш гэдэг хүн бүхний хувьд хизээд эрхэм байдаг байхаа гэж бодож байна. Тэгээд одоо тэндээс бас бид дурсамжийн бичлэг хийж байгаа. Онцгойлон хөөрхөн шавнартай эцэг эхчүүдэд хандаж таныг үг хэлээсэй гэж хүсэж байна. Талархлаа хуваалцъя. Өстө гинтийн борлогийг шууд ороод ирж бид ороод ирчихвэр үнэхээр баярлалаа. Анги хамт олон гэдэг чинь мэдээж ганцхан багшийн зүтгэл байдгүй, мэдээж эцэг эхийн оролцоо гэдэг бол асар их чухал үүрэг эзэлдэг. Ингээ манай ангийн маань эцэгүүд маань үнэхээр мундаг юм дандаа залуучууд голдуу байдаг юм сайхан мундаг ээж авдаа. Тийм мундаг ээж автаа бол манай ангийн хүүхдүүд ч маш сайн суралцдаг, маш итгэвтэй тийм ээж аваад байгаа. Үнэхээр баярлж юм бүгдээрэнд нь хүүхдүүдтэй ч гэсэн маш их баярлаа. За тэглгүй яг хөө тэгээд багшаа эмч хүн бол хүний биеийг ангаадаг. Багш хүн бол харин оюуныг ангаадаг. Барилгачин хүн байшин барьдаг. Багш хүн харин оюуныг сэлдгээрээ онцгойлон Монгол түмэн багшийн алдрыг магтан дуулдаг үзье гэж бодож байна. Нарны гэрэлтэй налайх нутгийн минь хойч ирээдүй болсон мянган үрсийг соён гэгэрүүлэх их үйлсэд тань амжилт хүсье. Хөөрхөн бяцхан хүүхдүүдтэй харин сурлагын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ирээё. Бэсэн хой хамгаалт үг холбор харны